орж ирсэн шүү дээ 10 сарын 1-ээс. Гэтэл манай одоо бидний эрүүл мэндийн төлөө ингэж ороор олж эхэлж байгаа гэдэг байдлаас хүлээж авахаасаа илүүтэй бид нар яасан гэхээр тэр имийг ч өгөө байсан бэ, энэ имийг ч өгөө байсан бэ гэдэг маш их эсэргүүцэлтэй байсан байна. Яг үнэнээ бол бид нар жараар олгож тэрнийг ингэж дадал болгож ижил энтэй тэнцэх хамгийн чухал аргын нэг нь байгаа. За тэгээд бид нар ингэж замраагүй хэлбэрээс гадна мал амьтны хичээл дээр бас ингэж ордог. Мал амьтны хичээл одоо ингэ суурин маллаанд бол хамгийн их ордог байгаа. Тийм учраас Аз ТV-д бол ингэ дахиад ахааны мал аж ахуйд бол ингээд их хэлбэр гэдэг юм судалгаанууд олон улсын одоо шинжлэх ухааны өгүүл сэтгүүлүүдээр бол нэлээд харсан байгаа. За дараагийн бас нэг юм болохоор буруу хэрэглээ байгаа. Буруу хэрэглээ гэдэг нь жишээ нь антибиотик бол юу устдаг вэ гэхээр бактери устдаг. Гэтэл бид нар вирусын халтаар авсан ханиадн дээр хамаагүй замраагүй антибиотик хамаагүй уугаал гэдэг. Бид нар ч одоо хогийн сав биш учраас өөрсдөө яг зөв имээ зөв цагт нь яг зөв тунгаар нь яг тогтмол эмчийн зааврыг авах хэрэгтэй гэдэг ийм зүйлмийг бол баримт хэрэгтэй байгаа. За тэгээд тэрнээс гадна одоо жишээ нь энэ ч гэсэндээ бид нарт бас ийм өгтөө яг ингэ зөв тун хэмжээгээр нөхөх хэрэгтэй гэдэг юм мэдээллийг одоо заавал өгөх хэрэгтэй. За тэрнээс гадна бас нэг саяны одоо дэлхийн нийтэд хамгийн их авч байгаа юм бол өмнө нь бол хүм мал эмнэлэг энэ салбарууд хамтарч ажилладаг байсан бол одоо байгаль орчны салбар бол маш чухал үүрэгтэй юм байна гэдгийг бол дуу нийтлэгээр хүлээн зөвшөөрөөд одоо энэ хамтарсан нэг эрүүл мэндийн байгууллагууд дээр байгаль орчны салбар мэдэж орж ирсэн байна. Яагаад гэхээр одоо бид нар хэрэглэж байгаа эм тариа бол байгаль орчныг нэг бохирдуулт юм байна. Хоёрт нэгэн тэсвэрчилсэн бактери одоо тэр бичил битэн чинь байгаль орчинд очичхороо бүр тэндээ ингэж үржээд эргээд хүн рүү ингэж хурж ирж халдварлах мал амьтанд эргэж халдварлах гэдэг ийм асуудал бас гарч байгаа юм байна. Тэрний дээр бас уур амьсгалын өөрчлөлтөд бичил битний төсөвчлөлтийг бол маш ихээр өдөөдөг. Уур амьсгалын өөрчлөлт улам ингэж дамжрах тусмаа бичил битний төсөвчлөлт бол улам их нэмэгдэх юм байна гэсэн судалгааг бас олон улсын эрдэмтэд судлаачид гаргасан байна. Тэгэхээр хамгийн чухал юм нь байгаль орчны бохирдолд бас бичил битний төсөвчлөлт бол нэлээд их үүрэгтэй байгаа байна гэдгийг бол гаргаад тэгээд одоо энэ олон сайн байгууллагууд бол бүгдээрээ ингэж хамтарч ажиллаж байгаа. Та нар тэр паспорт дээр байгаа хамгийн дээдлийг харах юм бол олон улсын 4 том байгууллага бол хамтраад дэлхийн нийтээр бичил битний төсөвчлөлтөд хэрхэн тэмцэх үү гэдэг нэг стратеги төлөвлөгөө гаргаад хамтарч ингэж ажиллаад эхэлсэн байгаа. Ер нь бол ажил 2020 оноос эхлээд бол маш идэвхтэй хамтарч ажиллаж байгаа. За тэгээд ингээд харах юм бол 2010 оноос эхлээд дэлхийн эрүүл мэндийн байгууллага ингэж ажиллаж эхэлж ирсэн бол тэгээд дэлхийн одоо тэмцэс эрүүлэлтөө үндэснийхээ бишээ дэлхийн төлөвлөгөө байгуулж ирсэн бол одоо ингээд нүүбийн бусад байгууллагууд нэгдээд тэгээд дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага нэгдээд одоо ингээд хамгийн сүүлд нь байгаль орчны байгууллагууд ингээд нэгдээд ингээд хамтарч ажиллаад маш олон төрлийн арга хэмжээг авч байгаа. Тэгээ хэрхэн одоо тэмцэхөө сэргийлэх үү, хэрхэн илрүүлж хамт судалгааг нь хийх үү, их мэдчлийн олон төрлийн үйл ажиллагаануудыг явуулсаар ирсэн байгаа. За тэгээд энэ жилийн дэлхийн эрүүл одоо дэлхийн өрөө бол юу вэ гэхээр мэдлэг олгыг түгээ тэгээд хэрэгжүүлэх гэсэн энэ өрөөнд ингээд явуулж байгаа. Энэ олон улсын байгууллагууд бүгдээрээ хамтраад яг хэрхэн одоо бүх ер нь ганцхан мэргэжлийн байгууллагуудыг ч биш бүх хүн бичил битний төсөвчлөлтээр хариуцлагатай үүрэгтэй байдаг. Хэрвээ би одоо энийг хариуцлагатай болохгүй би бичил битний төсөвчлөлтийг үүсгэх бас нэг шалтгаан болж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй байдаг учраас энэ эхлээд ямар ч байсан бүгднгийн эхлээд мэдлэгжүүлээ яагаад бид нар энэ тэнцэх хэрэгтэй юм гэдгийг тэрнийхээ дагаа түгэх хэрэгтэй мэдлэгээ түгэх хэрэгтэй тэгээ бид бүгдээрээ үйлдэл хийх хэрэгтэй. Жишээ нь өнөөдөр би ханиад хүрсэн байлаа гэхэд эмчтэр очиод энэ одоо вирусын гаралтай ханиад юм уу? Тэрийн гаралтай ханиад юм уу? Би антибиотик ууж болох юм уу? Болохгүй юу гэдгийг зөв тэгээд дээр нь бас зөв тунгаар ингээ ууж иж бид хариуцлагатай иргэдэд болно гэдгийг бол харуулсан ийм өрөөг бол энэ жил гаргасан байна.